Баярлалаа. За ингэж багтаарын сешнд байна. Star хамтлаг ирсэн байна. Тэгээ урилга хүлээж авч ирсэнд маш их баярлалаа. Баярлалаа. Бидүүдийг бас урьж оролцуулж байгаад маш их баярлалаа. За сая ихний дуу нь ямар нэртэй дуу байсан бэ? Саяны дуу маань бүдэг гэдэг нэртэй дуу байсан. Тэгээд манай хамтлагийн бараг хамгийн анхны гэж хэлж болох байхаа. Хамгийн анхны ийм бүрэн зохиосон дуу маань байгаа. Гоё дуу байна. Тэгээ бидэнд бас хамтлагийнхаа гишүүдийг танилцуулаач. За манай бөмбөрчин Анар Алууч. За дараагийнх нь манай лед гитарист Чили. Дараагийнх нь манай бейсист Мох. За тэгээ миний би Отко дуучин. Star хамтлаг хамгийн анх яаж байгуулагдсан бэ? Түүхээсээ хуваалцвал сонирхолтой байна. За бидэд болохоор юу яасан юм аа? Эхлээд би соло артист болох гээд тэгээд манай Чили маань миний хөгжимчин болох гээд хамгийн анх эхэлчихсэн. Тэгээд 2-3 ивентүүдээр яваад үзсний дараа хүмүүс биднийг хамтлаг юм уу гэж ойлгоод тэгээд үгүй би чинь ингээд соло артист юм аа зүгээр манай хөгжимчин тэгээд ингээд явж байгаа ингээд тэгээ дараа нь ярилцаж байгаа за хэдүүлээр хамтлаг болчихоо гэдэг тэгээд хөгжимчтэй болоод нэрээ бас Откоро байж байгаад Star болгоод тэгээд өөрчилсөн. Гой түүхтэй юм байна. Сонирхолтой. Дараагийн дуу нь ямар нэртэй дуу вэ? За дараагийн дуу маань бидний хамгийн анхны дебютээ хийж цацсан яг л нөгөө гэдэг дуу маань байгаа. Үг аяа хин зохиодог вэ? Аяа болохоор ер нь бүгдээрээ нийлээ. Тэгээ үгээ ер нь ихвчлэн би суудаг. За тэгвэл бүгдээрээ дараагийн дуу сонсъё те. Яг ярих нь.
Баярлалаа. Энэ яг юу бодож зохиосон дуу вэ? За яг л нөгөөгийн утга ийм юм аа. Яг л нөгөө дээр нөгөө би яг утгыг яригч санаа зовшлоо. Энэ яг ер нь бол өөрөө найз залуутай тэгээд тэгсэн мөрчлөө яг өөр залуу дурлаад утгатай тэнгуүтийг 2 дугаар бадаг дээр нь өөр нэгний харцыг үдээд өөлөх зүлгийг шунал тавтаад гээд тэг яг өөр нэгний одоо харцыг үдээд тэгээ шунал тавтаад нэг тиймэрхүү утгатай. Тэгээд тавилтан дээр нь яг л нөгөө зүүд гэдэг шиг яахын аргагүй өвцдүүлээд гээд яг ер нь бол яг л нэг юм зүүд болоод байна уу юу болоод байна гэх тиймэрхүү. За дараагийн дуу маань болохоор манай хамтлагийн миний өөрөө дуулах амар дуртай дуу. Тэгээд хин нэгний хайранд байгсан гэдэг нэртэй. Тэгээд манай хамтлагийн бас нэгэн гоё хайрын дуу байгаа. Баярлалаа. Баярлалаа. Саяны дууны нөгөө бөмбөрийн groove тэгээд bass амар сонирхолтой шүү дээ. Ер нь анх зохиохдоо энэ хоёр нь барыг зохиогдсон. Яаж? Энэ дуу болохоор анх айгу удаан байсан. Химнэл нь айгу удаан байсан. Тэгээд бидэд нөгөө шоглоод энэ дууг
хипхоп гэж хэлдэг. Нөгөө хипхопоо явуучих уу гэдэг байхгүй бөмбөр нь. Тэгээ бөмбөрийн сүүл рүүгээ анар яг ингэвэл яаж юм. Тэгээд ингэж оруулж ирээд зохиогдсон. Нөгөө нэг чи ганцаараа дуулах чагаа тэгээ хамтлагтай болсон гэд гисэн шүү дээ. Тэнгүүд хамтлагтай болсноороо нэг юм одоо ямар мэдрэмж авч байна? Амт хөгжим ер нь ямар үйдэг вэ? Мэд хөгжим гайхалтай байдаг. Та тэгээд нэг цомог гаргаж байгаа гэж сонссон. Ирээдүйн төлөвлөгөө юмнууд нь юу байгаа вэ? Бидэд EP-нд бэлдээд тэгээд зохиогдоо явж байгаа дуунууд маань. It's my favorite color.
Баярлалаа. Хүрц ирсэнд маш их баярлалаа. Амжилт хүсье. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Баярлалаа. Замаар ажихан байсан. Игшээсэн жолоод шилдэж таасан нэг. Түмэн дундаас асан олзаа. Түр зур орхиод басан байж. Хаашаа явсныг хин шүтэх гэж. Хазаах цамаас бүр өнөцлөгүй. Түмэн дундаас асан олзаа. Түр зур орхиод басан байж.